Амралтын өдрийн мэндийг хүргэн үзэгчдээ мөрөөдлийн нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрч байна. Одоогоос 3 жилийн өмнө буюу 2014 онд хорих 445 дахь ангиас хаяглан ирсэн нэгэн аавын хүслийн дагуу бид ирсэн байна. За 26 жил уулзаагүй охинтойгоо уулзах хүслийн дагуу бид охиныг нь эрэл сурал болж ямар ч гэсэн сураг гаргасан байгаа. За ингээд бүгдээрээ тархан руу хөдөлцгөө. Дархны гүүр өнгөрөөд би эм гээд нэг зочид дуудлаа идэг гэсэн. Тий. Тэнд уулзах уу? За тий. Хүмүүний амьдралд хувь тавилангийн эрхээр хайртай хүмүүсээс салан одох уйтай хувь тавилан бий. Хэдий 30-аад жил биеэрээ хол байсан ч сэтгэлдээ үргэлж бодож санааширч охинтойгоо уулзахын хүслэн болсон аавын итгэлээр жигүүрлэн нэвтрүүлгийн хамт олон бид ийхүү Дархан хотыг зорьсон юм а. За бид явсаар шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан уул аймаг дах шийдвэр гүйцэтгэх албаны 445 дахь ангиар хүрэлцэн ирсэн байна. За Алтан уяг ах маань энд хүмүүжж байгаа нэвтрүүлэгт 3 жилийн өмнө загтал бичсэн байгаа. За бид нарыг ирнэ гэж бол бүр төсөөлөгчгүй байгаа. Ягаад тэгэхээр 3 жилийн өмнөөс загтал бичсэн учраас энийг бол баг марцсан ч байж магадгүй. Нэвтрүүлгийн гол отор болох Алтан уяг ах дээрээ бүгдээрээ хамтдаа уулзцаа. Мөрөөдлийн нэвтрүүлгээс явж байгаа. За 50 минут ажиллах байна. За та манай албаны даргатай уулзнаа. За. За шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан уул аймаг дах шийдвэр гүйцэтгэх албаны хорих 445 дахь анги нийгмийн ажилтан цэцлэгч Бурмаатай бид уулзахаар ирсэн байна. За юун төрөнд танаа хамт олонд бас мөрөөдлийн нэвтрүүлэгт ирсэн хүсэлтийг хүлээж аваад нэг хүний хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр бидний ажилд бас дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаад бас баяртай байна. За баярлалаа. Тэсцэг огтой Алтан уяг бол тус хорхон ингээд хүмүүжээд 4 жил болж байна. Тэгээ 2014 оны 2 сард бол охинтойгоо уулзах талаар хүсэлт гаргаад бид өргөдөл гомдлын хүсэлтийг бол хүлээж аваад танаа телевизийн редакцид хандаж хөргүүлсэн байдаг. Тэгээд энэ хүсэлтийг хүлээж авч одоо ирж байгаа явдалд бол баярлж байна. Сайхан уулзж байна та. За наашаа яваа дээ. За ишээ соо. За яриагаа хоёлаа танилцахаас эхэлнэ. Би бол Улаанбаатарт найрамдлын яран төрсөн. 1960 онд төрсөн. Залуунд насаа өвөө эмээ дээрээ байж байгаад 16 нас хүрээд трактор компани курс төгсөөд гуталцингийн курс төгсөөд уртцагааны тэнд гуталцингийн курс төгсдөг байсан. Тэнд нэг 45 хоногийн курс төгсөөд гуталцсан болоод ахуй үйлчлэгэнд гуталцсан хийгээд гутал хийгээд засаад тэгэл ингэж явдаг. Өөр ямар ажил хийж вэ? Өөр тэгээд холцол энэ нэг муухай саваарцсан залуунууд дандан насандаа одоо ингэж алдаж ингээд явж тэгээд нэг 89 онд нэг солигдсон гарч ирээд тэгээд би нэг орхонд нэг өлжөө иргэж одоо миний анхны ланд болох хүн тэрнтэйгээ танилцаад тэгээд тэгээд би тийш чинь нэг охин гарлаа. Тэгээд охин гарчаад би юунд хатланд очиж ажил хийдэг. Гэтэл охинтой болсон чинь хатлан дээр очиж байгаа бас алдаад. Бид аавын мөрөөдлийг биелүүлэхээр түүний охиныг ирж хайж сурсаар Сэлэнгийн ерөө сумд амьдран суудгийг мэдэж утсаар холбогдсон Дархан хотод уулзахаар болсон нь энэ юм а. Сайн уу? Сайн уу? Удаа үлээв гайгүй юу? За ишаарэ. Харин тийм ээ муухай салхитай байна тий. Аавын халуун дулаан хайр халамжийг нэгээхэн ч мэдрээгүй өссөн охин өр нь аавтайгаа уулзахыг зөвшөөрөх болов. Аав охин хоёр уулзаад сэтгэлийн гүндэх дотн үгээ хэлж ярилцаж ойлголцож чадах болов гэдэг санаа зовнил бидэндээснийг үзэгчдээсээ нуух хэрэггүй зэ. За
За мөрөөдлийн нэвтрүүлэг үзэж та бүхэнд үргэлжлэн хүрч байна. За бид Загтлынхаа гол баатар болох Хонгор зол охинтойгоо нэлээд хайж холбогдсны эцэст өнөөдөр яг уулзж байна. Энэ бас магадгүй бидний ч гэсэн мөрөөдөл байлаа. Тэгэхээр сайн явж ирөө. Өө сайн та хэд мэн сайн явчихсан. Загтал дээрээсээ хонгор зол гээл мэдээд байгаагаас бас хонгорцлын талаар сайн мэдээлэл бас байхгүй байгаа. Тэгэхээр өөрийнхөө талаар танилцуулахгүй. Намайг үлзээр хонгорцол гэдэг. Тэгээ би ээжээрээ угалдаг. Тэгээд ээж хайгчтай, тэгээд эхчийнх нь хүүхдүүдтэй ингээ хамт амьдарч өсөж ирсэн. Тэгээд одоо тустаа гараад 2 хүүхэдтэй, нөхөр хүүхэдтэй хамт амьдардаг. Юу хийдэг вэ? Би төрхөөс өмнө юм хувийн сүлжмлийн цэхэд ингээд сүлжмлийн идэл хийдэг байсан. Тэгээ одоо төрчөөд гэрт хүүхдээ хараад 2 хүүхэдтэйгээ гэрт байгаа. Анх хонгор золтой ярьсан шүү дээ. Тэгэхэд гайх уу? Утас навдгүй нэг хүн утсыг аваад холбогдох гээд хонгор зол мөн үү биш үү гэл ингээл бүр цаанаас нэг хөгшин настай хүн л аваад ах шиг үлээ бүр сүлжээгөө хөдөөний газар юм болоо гэж бодоод илээ. Харин манай ээж аваад хүүхд цэцэрлэг авцсан агуур ээж маань аваад чамтай ингээ хүн яриа гэдэнэ гэхээр айгүй олон залгсан гэл тэгэхээр ямар ч хэсэн надтай бүр нэг учиртай л хүн байна ингээ буцаагаа залгсан тэгээд болохгүй болохоор за хэрэгтэй юм бол буцаа залгах байлгүй гэж бодоод тэр зөндөө юм бодоо. Тэг хин юм болоо яасан юм болоо яах гэж намайг асуусан юм болоо гэх тиймэрхүү юм олонд их бодож байгаа юм чи. Тэгээд таныг яг маргааш нь ингээ утас холбогдохгүй байж байгаа асаасан чинь залгах нөхцөн байна. Яалч нэг хэрэг гараад чухал хүн залгаад байна гэл. Тэгээд таныг хэлэхээр би бүр амар гайхаад эхлэв. Юу лээ гэд баг өөртөө ч итгэхгүй юу лээ л гэж бодож байгаа юм чи. Одоо багасаа эхлээд одоо чинь хэдтэй байлээ? 28 гэж чинь тий. Тэгэхээр аав гэдэг хүний орон зай гэдэг бол айл гэрт үнэхээр чухал тий. Одоо чи ер нь нөхрийнхөө 2 хүүхэдтэй аавтайгаа байгааг харахад бол сайхан байгаа. Тэгэхээр чиний хувьд аав гэдэг хүний орон зай нэлээх өгүүлэгдэж өссөн баг. Миний хувьд гэх юм бол ер нь хүүхэд байхад ер нь аав гэдгийг бол мэдээж үг маш их сандаг. Аавта байх юмсан гэл аавта манай ангийнх ингээл ангид очихоор чи аав гэ. Гоё юм аавын хайрыг ингээд амсаж үзэх юмсан гэж би боддог байсан л да. Тэгээд яагаад ингээд намайг тоохгүй гэдэг юм бол тэгээд ер нь ээжээсээ би ер нь аавынхаа тухай асуух хорон дургуул тэ за ашиг да сэтгэл нь эмзэглэх юм болов. Тэгэж одоо өөрөө дотроо аавта байх юмсан тиймэрхүү л бодолтой байдаг гэсэн. Тэгэл явандаа нөгөө томрох тусмаа ч юм уу одоо аав гэдэг хүн миний сэтгэлд байгаагүй учраас аав гэдгийг ер нь бараг л ингээд хоосоо орон зайтай болцсон. Би нөхөртөөс хэлжсэн л да. Би аавтаа байх юмсан гэж боддог байсан. Тэгээ би хүнтэй суугаад би хадам аавтаа болно гэж боддог. Тэгээд ингээд хадам аав тийм бараг аавтаа үнтэй суугаад бараг ааваа гэж дуудана. Тиймэрхүү бодол төрөөд ингээд тэр үед ингээд аавын хайрыг бас давхар мэдээж бэрн болчихж байгаа учраас мэдэрнэ гэж боддог байсан. Гэхдээ манай хүний аав өнгөрцөн л дөө. Би нөхөртөө хэлдэг байсан л да. Би ингээд аавтаа үнтэй суугаад ингээд ааваа гэж дуудахыг хүсдэг байсан. Гэхдээ одоо яах вэ? Аль нь талд нь аав байхгүй хойлоо. Гэдэг. Манай хүүхд чинь эмээ өвөө гэл хүүхдүүд ярьдаг шүү дээ. Манай хүүхд би аав ээжтэй хайртай, эмээ өвөөтэй хайртай. Чамд өвөө байт юм хэр байгаа гэд. Хаана нэдэг хэр байгаа. Манай хүүхд чинь амар тийм зургатаар их олон юм үздэг. Тэгэл хүүхдүүд чинь аав ээж манай эмээ өвөө гэж ярихтаар манай хүүхд яг тэгж ярьдаг. Эмээ өвөө гэж яг өвөөнд байгаа юм шиг л ярьдаг. Тэгээд тэр өхөн тэндээ би тий тоглож нархал. За өвөө нь хаанаага минийхөө гэж тэгээс өнгөр тоглоод өнгөрч байгаа юм. Ээжээсээ ер нь аавынхаа тухай зөрхилж ер нь хизээ асууж ирсэн. Юу гэж асууж ирсэн? Би ер нь яг ээжээс тэгээ зөрхилж ер нь асууж байгаа юм шүү. Ээж чинь хэлсэн үү? Нөхөн аав чинь ийм хүн байдаг шүү, энд байдаг шүү гэд. Ээж надад ер нь эмзэглээ за миний охин эмзэглэх юм болов уу гэж боддог гэсэн хаа надад ер нь хэр барахтаа хэлдэггүй. Тэгээд нөгөө өөрөө ингээд хамт байнга байдаг гэсэн болохоор тэр юм уу тэгээд за нэртэй тэргүй байхгүй байгаа хүнийг хилээд юу хөвд орхио явцсан юм чи хэлэх юм бол маш олон зүйл асуух болов уу гэж боддог гэсэн баха. Яг одоо нөгөө ах дүү нэр нь намайг шоронгоор явчихсан олон жил явчихсан гэдэг дуулчихсан. Даа чивтрэг танд нэг сатаваллаа та. Юу сал гэдэг нөө одоо салхаас тоо гэж. Яагаад шоронгийн үнтэй суулаа гэж намайг загнаад байна нөө. Тэгэл орлоо. Ороод ясч охин маань ширүүн бич тэгээ охиноо аваад үрдэр яс. Тэгэл яс.
Тэгээ би аваад их цахын нүүрэн дээр нь хэлжсэн. За миний хань бол яах. Энэ их цах нар чинь чиний амьдралыг мэдэхгүй шүү дээ. Миний хань л амьдралаа шийдэх ёстой. Тийм учраас тэгээд өөрөө мэднэ гэж би яг чамд юу гэж хэлэх вэ? Миний хань бол шилжилтийн насан дээр явж байгаа юм шүү дээ. Тэгээд өөрөө сайн бодно гэж би охин хоёрыг хизээч мартахгүй шүү. Харин дэргээ хэлчихье гэдэг ингэж хаад охин шир хэцтэй хөхлөд байгаа гэж өгдөөс. Наваг ээжтэй нэр тахад тэгээд тийш хараад явж байгаа батж хүрээд л да. Шалгалаад л тэгээд. Тэгээд охинтойгоо яриад ингээл яс. Тэгээд ерөнхийдөө нэг тоохгүй бараг л анзаарч ингэж ухчилж ирнэ асуух хурам дургуу дээ би. Тэгэл за нэг тиймэрхүү л маркер их жахт нартаа ямар хүн байсан гэж нэг сонирхож ирнэ асуужсуудаар нь байхгүй хаа. Охиндоо хин гэж нэр өгсөн байсан. Би хонгор зол гэж нэр өгсөн. Би өөрөө өгсөн. Бодан дотор нэг хүүхдүүдийн нэр бичиж хийдэг штэ. Тэгээ сэгсэж байгаа аав нь сэгсэж аав нь авдаг. Би авахд хонгор зол гэж. Би өөрөө өгнө гэж бодоод бичээд аав нэг би нэр бичих гэсэн байхгүй. Тэгээ би хонгор зол гэдэг. Тэгээ бичээд хийсэн шээ. Яг өөрийнхөө өгсөн нэрээ болж өгсөн. Яг багаас минь ингээд байхгүйсэн учраас баг зэрэг үзий ядах сэтгэл төрсөн. Яагаад гэх юм бол яагаад ингээд намайг ингээд н олон жил болоход ганц удаач гэсэн эргэж ирээгүй юм бол за миний охин ямар байна тий? Ээж та хоёр чинь хэр байна? Ингэж асуугаагүй бол гэдэг бодол маш төрдөг байсан. Аавын тухай дуу сонсоод ч юм уу тий. Тэгэхээр альсвал цагаан сар болохоор ч юм уу. Ингээл нэг аав гэдэг хүн тэр үед л илүү их мэдрэгддэг, өгүүлэгддэг шүү дээ. Тэгэхээр чиний хувьд бас тийм байсан л. Тийм байлгүй яах вэ? Яг өгүүлж байсан цаг хугацаанд л би аавыгаа ингээд илүү тийм дуу сонсохоор ингээд үгэн дээр нэрэл аав гэдэг ийм сайхан юм бах та. Аавын хайр гэдэг ийм гоё юм бах та гэж бодсон. Сонсоод гэж боддог гэсэн. Охин маань зундлаа охиноо тавьчаад нэг өндөрлцгээд. Яаш нэг дагуул манай анч нэг дагуур хөрт бандтай байхгүй. Тэр банд нь бол миний хажуу саалтгүй. Аав. Би тэрийг өөрөөрөө авгалцсан. Тэгээд яса нөгөө тгийг алдаас гад хэдэн өргөөсөн миний хүмүүс гэрчээр аваад ирэв. Хажууд нь суух байгаад үл бид нөгөө хэдэн зодчихгүй санаад. Та тэгэхээр дурсгаад уур хүрэх гээд байгаа юм. Их л түргүү ууртай. Түргүү ууртай их дурсан байсан би. Тэгээд уур хүрэх гээд. Тэгээд би гараа яв. Ханыг үнсээд. За явъя. Тэгээд гараад Росси явтал ордныг тарахтын талаад намайг далаа хүргээд өгдөг бэлэн талаа. Тэгээд бэлэн талаад үйж байгаа. Бэлэн талаад ирэх гэж. Яагаад ингэж ирдгүүн болоо намайг гэрч нэг удаа ч гэсэн намайг гэд ирэх болов гэд би ингээл хүүхд тахта маш удаан хүлээдэг гэсэн. Тэгээд мэдээ тэр болгоныг хүнд хэлэхгүй дотроо л ингээд бодоол хүүхдүүдийг хараад тоглож байгаа аав ээжтэйгээ явж байгаа хүүхдүүдийг хараад ээж автагаа ингээ явах юмсан аав маань хизээ намайг ирж ингэж авах юм бол доо нэг ирэх болов гэсэн гордлох төрдөг гэсэн. Хүүхэд насандаа л жирнэ аав гэдэг хүнийг маш их өгүүлдэг гэсэн. Тэгээд явсараа гараад нэг юм очиндоо гэж яваад бас эргэж. Тэрнээс хойш уг нь гарч ирчээд ирээд гарчаад очиндоо гэж бодоод хоос очиод явах нэг хэдэн цаас болоод нэг өдөр нэг охин дээр очиж, өдөр очиж, энэ дээр очиж, энэ гурав дээр очиндоо гэж бодож яваад. Нэг том гэдэг сүлжиж байгаа хошин зулууцаад сахал тавьчаад хар нүднээс хэлж. Тэгэл тэнд готалцаад явж байдаг. Тэгэл олцоо юуна нарандаа явах юм бол сахал дааги гэж л ярьдаг. Овоо хэдэн цаас цуглуулсан байсан. За нэг 2-3 хоногоос явдаг юм да. Охин дээр очиндоо гэж бодоод гэлгөө явж ирсэн. Газар дээрс гэдэг. Дөрвөн ариг өвгөнт юм гарч ирээд барьжуулсан тортой юм бол авах гэж болдог. Тэгэхээр нь зогцсон нэг юм яваад гэж. Тэгэл энэ хэрэгээрээ тэгэл 20 жил аваад одоо. Би ч гэсэн тэр хүн намайг мартаад сайхан амьдарч байгаа. Би ч гэсэн бодохгүйгээр ээжигээ бодоод ингээ илүү сайхан амьдрыг гэд бодол төрч ингээ бүх бодлоо ингээ аав гэдэг бодлыг ер нь мартсан. Хэдхэн сартай байхыг хараад одоо 27 жил охиноо гараад ирдэг.
намайг байгаа гэдгийг мартсан. Өөрийн төрсөн өөр гэдэг чинь эцэж хүний зүгээс гардаг юм байна. Нэр уулзаад үзвэл яах вэ? Хойд эцгийн гар эцэж байгаа бол яаж байгаа бол Хүмүүс ааваалда шаналдаг эсвэл би аавтайгаа яаж уулзах вэ гэд тийм догтлож хүлээсэн те. ингэж 27 жил 20 жил боддог. Тэгээд би энэ одоо энэ өмнө дараа гүнчэн багна гэж дарга байсан. Зодочор гэж дарга байсан. Тэднэрт би хэлжсэн байхгүй. Ахнтайгаа би одоо өрөөгтэй хараагүй 20 гаруй жил явж байна. Тэнийг яагаад ингэж одоо нэг зурагтаар ингэ харж байгаад мөрөөл биелдэг гэж нэг нэвтрүүлэг гараад байгаа. Энэ танд ч хандвал яат юм бол даргаа гэж ангид даргал. Тэгж та өргөдлөө бичээд өг. Одоо энэ нэг юм ажилтан дууд зөвчрээд ингэж яагаад бичээд өг. Тэгээд явуулаад 14 оны 6 сард явуулсан байхгүй. Тэгэхээр аавынхаа захиаг задлаад унш та тий. Чамаа хайх гэж зөндөө олон хүнээс уцтаж алсаасан. За Энэхүү загтлыг бичиж суугаа миний бие одоо үгэн болсон. Мөн 20 жилийн хорих ялын 12 жилийг шоронд идэлж байгаа нэгэн билээ. Ялтан миний чин хүсэл гэвэл 23 жил уулзаагүй ганц охинтойгоо уулзаад үзэх хүсэлтэй ийм л нэгэн үгэн билээ. Миний мах цусны тасархаа болсон ганц охиноо байнга санаж битгэрч явсан нь үнэн. Та бүхэн ялтан миний одоо байгаа байдлыг зөвөр ойлгож 23 жил уулзаж чадаагүй хонгорзол охиныг минь уулзуулан өгч туслана уу? Миний охин хонгорзол одоо Сэлэнг аймаг Орхон суманд амьдарч байгаа. Энэхүү захиаг минь охинд уншуулж өөрийн төрсөн үртэйгээ уулзах хүсэлтэй эцэг хүний чин хүсэл байгааг ойлгоно уу? Хэмээн та бүхнээс туслалцаа хүслээ би. Нэ. Олон жил алсан. Тийм 14 оны 3 сарын 2-аа. аав чинь чамайг та уулзах гад нэлээд хөцөлсөн байгааз. Тийм захиаг уншихад. Тэгэхээр чамайг таагүй хайцсан биш. Уулзъя гэж зөндөө хичээсэн. Хайсан. Энэ загтлыг 3 жилийн өмнө бичсэн юм уу та тий? 3 жилийн өмнө гэдэг чинь энэ хугацаанд мэдээж энэ загтлыг биччихэд мартаагүй тодорхойлох тий. Тэгэд энэ загтлыг бичих гэж бас шууд биччихээгүй л байх бодож тий. Та тэгэхээр одоо энд за 26 7 28 жил 27 жил уулзаагүй. 27 Миний жил. охин чинь одоо 6 сартаа л өвчтэй. Би чинь 6 сар болоод очиж байгаадаа 6 сартаа үлгээтэй. Банд маань бол 5 настай хүүхдээс. Гэтэ өмнө нэг 2 уцаар ярьсан тий. Ярьсан. Би их хамгийн анхаарахад нь аав нана гэл тэгэхээр би юу аав та дугаар авд орчих. Мэдээж аавгүй юм чи аав нана гэхээр мэдээж тэгсэн чинь ингээд хонгорзол мөн бидтэй гэхээр наа тийм байна гэсэн. Яг ч үлзээр мөн бидтэй гэхээр тийм ээ гэтгсэн чинь ингээд аав нь алтан уяг гэд аав нана гэл тэгэхээр би тэрэгэн тэндээ амар шоконд ороод гайхаад юу лээ л гэж бодож байгаа юм чи тэгээд хүлээж авч чадахгүй тэгээд энэ ямар сони хүн амтан тоглоод байгаа юм болов ч гэж бодоод тэгээд ээжээсээ асуугаад ах хчээсээ ингээд манай алтан уяг гэж залгасан юм хүмүүс юм болов гэдгсэн чинь алтан уяг гэдэг авч уг нь мөн штэ тэгээд наам ч мөн үү гэдгээр мэдгүй би тэгээ сайн ярьж чадаагүй за гэл товчхон аав нана гэхээр за гэл тэгээ салгасан. Та хэрвээ эндээс гарвал хамгийн түрүүнд хинд юу гэж хэлнэ гэж бодож байна? Би одоо хантайгаа мэдээж уулзсан л та тэгтээ. За ханигаа өчнөө жил зовоож хайж явсан ханигаа уучлаарай. Би ханигаа одоо би чамайг ханийн сэтгэлд ямар юм бэ юм бэ?
таны төвшиг гэж юу байдаг юм бэ гэж би чамдаа үзүүлнэ. Би одоо уцаар ярьж тат тэгж ярьдаг шүү дээ. Би энэ хараад ганцхан би чамдаа л би хайртай. Тийм учраас чамаагаа би үрд төсч явна гэж амарсан амандаа би бол эзэж бодохгүй. Гэж л би тэгэж залбирна гэж бодчих шүү дээ. Өвдөг цөхөрч би ханиасаагүй. Тэгээ би яг энэ уулзах шийдвэрийг гаргахад олон хүнээс асуусан. Бараг ламаас асуух нь алгүй. Нөө бараг л амдаж явах нь холгүй л болсон тийм. Тэгээ уулзсан дээр үү, яах уу, ийх үү хэд хоног тиймэрхүү л бодолтой. Танаас би шийдвэрээ нөхөртөөгөө ярилцчаад хэлье гэж хэл. Тэр оройжонгоо батсан маргааш өглөө нь яах уу, ийх үү. Өглөө цэцэрлэг орж ичээд ярилцаад тэгээ манай хүн за миний хараа өөрөө шийдвэрээ гарга гэж хэлэх. Би бүр хинээс асуух уу, би ямар гадны таних хүн дээр очиод би автаа уулзах уу яах уу гэж асуултаа ааш тэгээ. Тэгээд найзаагаа дуудаж ирээд тэгээ ярилцсан чинь юу яриад байгаа миний найзаар гаргаад уулзчих уу алдаад ах юм гэдэг миний найз угаасаа одоо авч өгшин болцсон. Миний найз нэг уулзаад уцчихгүй юу гэдэг. Тэгээ манай найз бүр миний өмнөөс бараг догтлсон баха. Охноосоо. Охноосоо бол аав нь охноо өдөө хүртэл өсгөөгүй. Хажууд нь төрч чадаагүй аавыг аваачлаар аав нь. Аав нь охиндоо их хайртай шүл гэж хэлээ. Тэгээл би охиноо харуулдаг л өөрөө ирэхгүй л миний нь одоо хэлэх гээд хэлэхдээ миний хоолоод одоо дангирах гэдэг байна. Охиноо үзээгүй би өөрийн төрсөн өөр гэдэг чинь эзэж хүний сэтгэлээс гардгүй юм. Одоо би энэ хэдэндээ сууж хахад миний ох яаж байгаа вэ? Одоо хэрвээ хань маань ээж минтээ суудсан байгаад хатцгийн гар үзэж байгаа бол яаж байгаа бол хүн чинь дандаа муугаар явж идэх бодлоо юм байна. Тэгээд ерөөс би авгаатгаа яриад ингээ суугаагүй гэж ингэж би чамаа хүлээж байна гэж хэлэхдээ миний сэтгэл зөөлрөд. Тэгээд би дотроо бодож байгаа яг анхаа бодгаа ярьсан дараа би шүнжингээ байдалд орж байгаа. Охин нь одоо ямар хүн болсон баа гэж төсөөлж байна та. Одоо миний охин жил ямар ч гэсэн ани маань хэлж байгаагаар бол их бөөртэй. Хэлийг чамаа шууд хэлчихдэг. Их хүлээжтэй л охин гэд одоо ээж нь надад хэлсэн. Айлын эмэгтэй хүүхд аавыгаа дороод штэ тийм. Тэгэхээр бараг тойлон тарахтаа би автагаа нэгээр адилхан байгаа даа ч юм уу тэгээд бодсон л баг. Тийм бодол төрөлгөл яах вэ? Ингээл автаа би юугаараа адилхан бол аав би алийн дуурайш төрсөн бол тиймэрхүү бодол зөндөө төрж байгаа юм чи тэгээд ямар ч байсан яаж намайг хүлээж авах бол тэгээд энэ олон жилийн дараа яагаад гинтхэн гарч ирсэн болоо гэдэг бодол бас маш их төрсөн. Яагаад энэ олон жил би ч одоо бараг л айлын ихнэр болоод хүүхдтэй болсон гэдэг чинь тэгээ маш олон жилийн хугацаа тэгээд яагаад гинт гарч ирсэн бол гэж маш удаан бодсон. Тэгээд агш нартайгаа хүртэл яриад ингээд уулзъя гэж хэлсэн ингээд тавьсан гэдгсэн чинь манайх нь өө тэгдэг. Одоо уулзлага явах юм миний дөө тэгж байгаа юм чи тэгээд ямар ч байсан аав чин альва бүх зүйлийг ухаарсан л болоод чамтай уулзах чинь хэлэхэд нэрээч тийм юм болов. Намайг харъя гэсэн бодол мэдээж төрсөн л байгаа тий. Тэгээд уулзах байгаа юм байна даа л гэдэг бодол төрсөн. Тэгээ ямар ч байсан аавтайгаа уулзаад сэтгэл нь хэр ах нөө тэгээд миний сэтгэл тэр үед яг яаж хүлээж авах вэ гэдэг л бас маш сайн юм байна л да. Та ер нь ганц л охинтой юм уу? Миний төрсөн бол ганц охин. Ганц л охинтой. Тий. Өөр надад төрсөн хүүхэд байхгүй гэж. Тийм учраас би төрсөн ганц охиныхаа төлөөлөг үү. Одоо би гараад охиноосоо уучлалт гуугаад охиныхаа төлөө ханыхаа төлөө зүтгэн. Намайг байгаа гэдгийг мартсан. Өөрийн төрсөн өөр гэдэг чинь эцээч хүний сэтгэлээс гардгүй бил. Нэр уулзаад үзвэл яах вэ? Хатцгийн гар үзэж байгаа бол яаж байгаа бол Хүмүүс ааваалда шаналдаг эсвэл би аавтайгаа яаж уулзах вэ гэд тийм догтлож хүлээсэн те. Ингэж 27 жил 20 жил өнгөрсөн. Цагтл бичиж уулзна гэдгийг үнэхээр төсөөлж бодчихсон ч охиноос аваачлаа. Ингээд миний цагтлыг хүлээж авсан болов уу охин том нууцлах болов гэд одоо бодож хүлээсэн байлгүй. Бид таны хайртай ганц охиныг авчирсан байгаа юм.
Халуун амнаас нь тасарсан юм болохоор охин өр нь аавтайгаа уулзахыг зөвшөөрч бидний хүсэл зорилгоч ийхүү биелээ олсонд маш их баяртай байлаа. Аав охин хоёр уулзах тэрэл наймдан цаг мөчийг хамтдаа догтлон хүлээж нэвтрүүлгийн дараагийн дугаараар иргэн уулзцгаая. Аавта байх юмсан гэл аавта манай ангийнх ингээл ангид очихоор чи ааваа гоё юм аавын хайрыг ингээд амсаж үзэх юмсан гэж би боддог байсан л да. Сал гэдэг нөгөө. Та салгаас чи яагаад сарнгийн үнтэй суулаа гэж намайг загнаад. Яагаад ингээд ирдгүүн болоо намайг гэрч нэг удаа ч гэсэн намайг гэд ирэх болов гэд би ингээд хүүхд тахтаа маш удаа хүлээдэг гэсэн. Аавдаа бол ялхан юм. Намайг байгаа гэдгийг мартсан. Өөрийн төлсөө өөр гэдэг чинь эцээч хүний зүгээс гардгүй бил. Нэр уулзаад үзвэл яах вэ? Хойцгийн гар үзэж байгаа бол яаж байгаа бол Хүмүүс ааваалда шаналдаг эсвэл би аавтайгаа яаж уулзах вэ гэд тийм догтлож хүлээсэн те. ингэж 27 жил 20 жил өмнө Тэгээд энэ олон жил болсон мэдээж өөр хүнтэй суугаад олон хүүхэдтэй болсон болов болсон л байгаа байх гэж би бодчихсон. миний төрсөн бол ганц охин. 20 хэдэн жил гэдэг чинь тэр хүн чинь залуу байсан тий. Ахиж хүнтэй суухгүй гэсэн юм бол байхгүй шүү дээ. Ахиад суухт нас зөндөө байсан учраас би зөндөө л олон ингээ хүүхэдтэй болсон баг. Намайг тоохгүй явцсан байна хүүхэдтэй болоод гэж л Тийм, бодож байсан. өчнөө олон жил өнгөрцөн учраас суглаа хүүхэдтэй болсон. Юу миний хэрэг байгаа ч үгүй ч үү тий. Намайг бараг мартцсан бах уу ийм хүүхэд байдаггүй бараг хорвоо дээр мэдлсэн үгүйгэн ч бараг мэдэхгүй яваах гэж бодчихсон. Тэгээд энэ олон жилийн дараа ингэж цагтл бичиж уулзна гэдгийг үнэхээр төсөөлж бодчихсон ч үгүй тий. Миний хувьд л амар гинтийн ярихт нь ингээд хүлээж аваад ингээ байжсэн бол ингээ цагтл илүү бүр ингээд үрдэ хайрлах сургаал мартаж болшгүй юу гисч үнэн худлын орчлон дэнсэлж ухаарсан аяастай. Та ч бүр төлөвлөсөн байгаа юм биш. За би гарахаараа эхнэр дээр очино. Ер нь юу хийж өгье гэж бодож байна. Эхэлж би шууд энэ цэцэг гарч хагаад гэр орноо бэлтэн. Бэлтчихэд тэтэдэргүй энэ цэцэг гарахад сумбаас нэг орон гэрний мөнгө өгдөг шин тэргээр нэг орон гэр бэлэг дүүгийн гацаа бэлэн байгаа тэн чинь нэг гэр барьчихад тэгээ авгаалгаа явна. Авгаад очоод ууцалгуугаа тэгээд авгаа авчих. Тэгчгээд охин руугаа явна. хүмүүс ааваалда шаналдаг эсвэл би аавтайгаа яаж уулзах вэ гэд тийм догтлож хүлээсэн тийм байдалтай. Нэг бодлын гоё юм шиг нэг бодлын амар хэцүү юм шиг яаж уулзах вэ гэсэн тиймэрхүү Охноос аваачлаа. Тэгжиж охиныгаа дагуулаад гуруулаа хөлөөгөө яв. Ахлуунаач. Миний охин ах тэр нь одоо ингээ гуруулаа чигвэл миний охин намайг надад өгүүлэхгүй. Бид би аваад уцаар яасан чи тэгин штэ. Та ч бүр хоног тоолж байгаа юм шиг. Одоо ер нь тон төгцсөн үү? Одоо энэ юу тэгтгэл гарч байгаа гэж гортоод байна. Тэгвэл нэг бас нэг жилийн өмнө нэг хэдэн сарын жилийн өмнө л гарах юм. Ах шоронд байгаа гэхэд нь хэр удаан байгаа юм бол яагаад орсон бол ямар хэрэгээр орсон бол гэж би дотроо маш олон бодчихсон боловч хинээс ч зэрүүлж асууж байгаагүй. Яагаад гэх юм бол ээжээсээ байн би яагаад орцсон, юунаас болоод орцсон гэх юм бол ээж маань бас л тайлбарыг зүгээр энгийнээр л надад өгөх байсан. Ээжийн хэлэх үгийг би мэдчихсэн учраас ээжээс дахиж асуугаагүй. Тэгээ өөр би хинээс асуух уу, таних юм байхгүй манай аав яагаад ингэ орцсон бол гэд тиймэрхүү бодол төрж исэн. Яагаад энд дэсник их юм бодлоо, их юм үзлээ. Би чинь одоо би чинь гуталт ингийн зааттай
гутлын хийдэг. Манай энэ ангидсан бол одоо гутлын хийлгэн одоо төлөвлөлтөө хүн байлгэхэд ажил хийлгээд тэгээд манай энэ хажуудаа дэлгүүртээ тавьж зарна. Гутлын хийлэг заруулаад тэрний ханаа төлөвлөлтийн төлөвлөлтийн төлөвлөрөөг үгийн цалин зуулна. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ерхий гол зорилт бол тийм ээ иргэний шүүхээс гарсан иргэний болон эрүүг иргэн шүүгэн шийдвэрийг гүйцэтгэх гол чиглэлтэй. Энэ дундаа тогтоол эрүүгийн иргэн одоо шийдэх тогтоолыг биелүүлэх хүрээндээ бол ял идэлгэх ажиллагаа маань ордог. Ял идэлгэх ажиллагаа дундаа бол бид нар бол ялтныг ял идэлүүлэх тийм ээ. Идэлүүлэх хугацаанд бол одоо нийгэмшүүлэх, нийгэм сэтгэл зүйн үйлчлэгээ үзүүлэх гэдэг бол одоо гол чиглэлтэй ажилдаг. Нийгмийн ажлын сэтгэл зүйчдийн хувьд бол тийм ээ. Энэ хүрээндээ бол бид нийгэмд суллагдан гарахад бэлтгэх, эрх зүйн мэдээлэлээр хангах, ажлын байраар ял эдэлж авах хугацаанд ажлын байраар хангаж хөдөлмөрийн дадлал олгох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, тийм ээ. Эргээд нийгэмд гарахад дахин гэмт хэрэг үлдэхгүй байх үүднээс бол өрсөн сэргийлж ажилдаг байгаа. Энэ жил ихэд бол манай хорих ангийн хувьд бол мэргэжилгүй 52 ялтныг мэрэг сургалтын үйлдвэрлэлийн төвтэй хамтран 1 жилийн мэргэжил болох сургалтанд хамруулсан байх жишээтэй. За хөдөлмөр эрхэлж гин гэж энэ тэгэхээр Алтай уугийн ахын хувьд бол юу хийдэг вэ? Алтай уугийн хувьд бол гуталчин заалттай ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Тий. Тэгээд гуталчин заалтаа эрхлийн хажуугаар сая эсгийн ширмэл ширдгийн сургалтанд хамрагдаад одоо эсгийн ширмэл ширдэг албаг ойж байгаа да. 2017 онд бол шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын гол зорилт бол ялтныг 100% ажлын байраар хангах, тийм ээ. Ажлын байраар хангахын хажуугаар бусдад учруулсан гэм орон төлбөрийг барагдуулах чиглэлээр бол гол төлөвөө анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд бол тус хорих ангид бол 100% ялтныг бол ажлын байраар хангасан байна. Дотоодын одоо аж ахуйн үйлчилгээ болон хорих ангийн дотоодын үйлдвэрлэлээр бол 100% ажлын байраар хангаж байгаа. Тэргүүний хүмүүст завсан би. Энэ ангидаа бол одоо тэргүүний залуучуудад айл болохоор сайн явах, буруу гэж явуул, яриа өөрийг засах. Одоо цууд хэлчихсэн. Талуу насны дээр амьдралаа гэж зүг гэж чадахгүй бол эцээчүүд үтсэн хүнд нь ахсгаал болох юм байна шүү. Ах нь одоо гарч иж амьдралаа тэгтэл гэж бодоод явж байгаа юм шүү дээ. Уг нь бол залуу насны танд хүсэл мөрөөдөл бол их л байсан баг тийм. Энэ залуучууд гараад наранд агийнхта таарна гэж. Таарад таарч болно. Эднэр таарахгүй таарч болно. Арх хүмүүртүүлээд юм уу? Арх бариад ивэл би танастай уулзахгүй шүү. Уулзахгүй. Шууд таашааг төлөхөд зогтсон шүү гэж. Хүмүүс аваалда шалдаг эсвэл би аавтайгаа яаж уулзах вэ гэд тийм догтлож хүлээсэн те. Ингэж 27 жил 20 хэдэн жил ингэж хүлдээж. Ингээд миний цагтлыг хүлээж авсан болов уу? Ингээ охин том нуулзлах болов гэд одоо бодож хүлээж байгаа байлгүй. Алтайхаа мөрөөдөл биелдэг нэвтрүүлгээс бид нар явж байна. За. Тийм. Тэгэхээр таны одоо 27-8 жил хүсэн хүлээсэн тэр мөч өнөөдөр ирж байна. Таны хүсэл мөрөөдөл биелэх гэж байна. Бид таны хайртай ганц охиныг авчирсан байгаа юм. Та хараад охиноо таних уу? Алны тань халуун санагдал бай. Самсаа шахирах нялх багын сэтгэлийн санааг амартал үрээн үнсэж аавын санааг амартал үрээн үнсэж аавын олон жил охиноос сурсан. Ээжин зүгээр. Аавга миний охин аавга өөрчлөлтөө шүү. Аав нь хизээч охиноо мартаагүй. Трат хийж явж байгаа. Даавн ингэж алдаж энтлээ гэхэд та гараад хоёр агагийн дэрэг дагаад охиноо дэрэг дааваад өнөр үлээрээ сайхан амьдрал гэж бодож яваа шүү.
Миний ах гэж. Би цаада анцахна харлаа. Хараад уйлцголоо гэж бодчих. Афигаби зүтлэдэлбэ алынитэн халун санагдадэлбэ самса шархрах нялах багын сэтгэлиймэн санааг амартал үрэн үнсэж аавмэн Аавын орон зай байхгүй. Ааваа гэж хүүхдэд дуудаж хат би тэгж дуудаж чаддгүй байсан гэдэл ярьж ирсэн шүү дээ түрүүхэн. Маш олон жилийн дараа анхудаа л ааваа гэж дуудаж үзэж. Ааваа гэж дуудах үеийн аав нь тавьж өгөөгүй болохоор аавдаа л аавгаа уучлах нэстэй минь охин. Миний охины 6 сартаа аавынхаа үрдэр хүний төрсөн үр гэдэг чинь элэг нэг гэж үний юм байлээ. Ээжтэй нэрж хад ихэр татчих хүрээд шулганаад 6 сартаа өөр дээр онтоолал орхиж ирсэн аав. Тэрийг бодоход өөр сургуулсаар явал одоо л нэг юм болж ирж охиныгаа дэрэг гарахад нэг охиноо хайгаад очиход би ч охиноо танихгүй шүү дээ. Яад олондоо гэж их шалж ирсэн шүү дээ. Тэгээд би ангийн дарга марга тэлж хахад 4 онд би гараад охиноо танихгүй одоо л харахгүй яаж явах мөрөдөл идэглүү хаад дарга нар дэмжлэг үзүүлээ. Ийм хаа тэгээд чи өөрөө одоо хүний авгаа осчихсан аавдаа бол нялхан юм. Миний мөгөд томно. Тийм таны том зэ. Миний домдод аль өвөнүүд өвөгийн өгсөн гутлыг өмснө үү? Миний өвөн гот үгүй л үнэрээ. Тэр яасан? Өвөн гутлыг гэнэ гарч байгаа гоё гутлыг гэнэ заяа. Би ээжээчл яд юм хөргөний гасаадараас мөний даяад өсөг гэж охинтой чинь миний хөргөн чинь арх уудгүй тамигддаггүй сайн хөргөнтэй л аваадаа хөргөн хөөгдөөдөө нэг гарч нэг дэрэгдээд татцаавандаа л гэсэн бодлоо. Доктор бууж байгаа. Да. Аавта байх юмсан гэл аавта манай ангийнх ингээл ангид очихоор ч ааваа гоё юм аавын хайрыг ингээд амсаж үзэх юмсан гэж би боддог байсан л да. Сал гэдэг нь үү? Одоо салдгаас тоо. Чи яагаад сангийн үнтэй суулаа гэж намайг загнаад байна. Яагаад ингээд ирдгүүн болоо намайг гэрч нэг удаа ч гэсэн намайг гэд ирэх болов гэд би ингээд хүүхд тахтаа маш удаа хүлээдэг гэсэн. Аавдаа бол нялхан юм. Та охины хажууд нь байна гэж мэдсэн үү? Гүү. Би одоо охиныг ингээд авчираад уулзвал чинь хажууд ирсэн гэж анзаарчихгүй. Охины чи уйлаад нусаа татаад суусан. Би энэ охиныг бол би одоо 6 сартаа байгаа л миний толгойд байгаа шүү дээ. Царай. Дүнээр бус баггүй. Одоо ингэ харсан чинь яг Канада зэш юм. Адилхан юм шүү дээ. Орж харсан чинь нэр надтай адилхан. Угаасаа нөө харж байгаагүй юм чинь би өөрөө яг адилхан гэж ажиллах юм. Ээж тэгэл гээд амар ойр байгаа юм чинь тийм тэгж бод. Хараад охинчээ ирчих тэр үнэмсэхгүй байл шүү дээ. Миний ч гараад ирэх тэр нь. Гараад ирэх нэрээ надад адилхан юм шиг. Тэгээд шүү дээ.
дугур гэсэн дугур болдгүй дээр чи бүх хаар юм өвлөрчээ. Хаач харангуутаа л яана гэдээлээ. Бараг уйлчих байгаа гэж тэгээ дугур татгаа байж байгаа юм чинь. Цэцэтгэл юм. Тийм гэдэг чинь л инээд юм байна. Би өөрийгөө ерөөсөө ингэнэ гэж баг бодож байгаагүй. Баг хараад бараг л танихгүй харж байгаа юм шиг зогсондоо л гэж бодсон. Юу бараг сонсоол бараг ингээд салглаад чичрээл. Хоолойгийн сонсоод. Тий, тэгээд уулзсан гэхээс бүр ингээд өөрийгөө сандраал. Тэрний арга бүр бараг л бүр байж чадаал. Бараг гараад ирэхлээсэн. Тий, тэгэл бүр ямар ч байсан би өөрийгөө ерөөсөө ингэж уйлж мөлнө гэж бодоагүй. Тэгээ бүр хараал бүр өөрөө ирэхгүй л бүр нулимс асгарчтай юм байна. Тэгээд намаа гэж бодож байсан юм байна. Ээж тэрийг мартаагүй юм байна. Энэ удаан. Тий, энэ удаан жил ямар ч байсан л мартагдаагүй юм байна гэдгийг л ойлгож авлаа. Тэг миний бодол шал өөрлөсөн юм байна. Тэгээд өөрийнхөө бодолд итгээд тэртээ тэргүй намайг тоохгүй те уулзж яхаа ингээ бодож исэн бол тэр бодол манд тэр чигээрэл байх байсан баг. Одоо уулзаагүй тий. Уулзсанд амар баяртай. Маа хэнийг юу яавнагдгүй. Аа ээж тайд чинь ах гөрөвчөнд өргөлж бодож явна шүү дээ. Одоо үлдэж байгаа эднээсээ огныхаа дэргэд нэг эцэг хүний хайр халамж ямар гэдгийг л харуулахаас өөр яах. Аав нь гараад одоо гутлхийн гутлаас өөр ажиллуулна гэж одоо л их том юм бодоод явж байгаа ч. Тээж аав чи ингээ тийм хийдэг болсон гэхэр би хүүхд тийм ундаг юм уу гэж баг гайхаж байгаа юм чи яаж сурсан болоо юу хийдгийг ингээл бараг л гайхаж. Одоо гараад одоо хүүд маань хийж гисэн гутал бол үнэхээр гоё. Цагт бичиж уулзсан гэдгийг үнэхээр төсөөлж бодчихсон ч харин хэдэн жил ингэж үлдээж. Маш олон жилийн дараа анхудаа л аваагч тутж үзэж. Миний махаа нэшаг. Дэ чи болоо одоо хүний авгаа болсон аавдаа бол нэлхэн жив. За миний охин энийг наад зургатаа гэртээ чирээрээ охиндоо хийсэн. Баярлалаа. Энийг миний хийдэг болсон шүү дээ. миний хөргөн энийг гар зургатаа гэртээ чирээд ингээд улаахан өнгөн. Энэ дээр нь миний хүнийг хавчук наачаараа. Хавчук аваад наагаад ингээд яваад. Энийг миний мө багч энэ да. Миний хүн наачраад үгүй. Юу гэдэг вэ? Хэлсэн. Да. Миний мухадан. Да. Аавта байх юмсан гэл аавта манай ангийнх ингээл ангид очихоор чи ааваа гоё юм аавын хайрыг ингээд амсаж үзэх юмсан гэж би боддог байсан л да. Сал гэдэг нь одоо салдгаас тоо. Чи яагаад сангийн үнтэй суулаа гэж намайг загнаад. Яагаад ингээд ирдгүн болоо намайг гэрч нэг удаа ч гэсэн намайг гэд ирэх болов гэд би ингээд хүүхд тахта маш удаа хүлээдэг гэсэн. Аавдаа бол нэлхэн жив. За ямар ч тач мөрөөлөлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид зорьсон хэрэгээ бүтээлээ. За одоо уулзаад нэлээ хэсэг хугацаа өнгөрлөө жахан тайвшруу. Орж ирсэн цагаас хойш бүр сандралбар ингээл яах учраа болохгүй л суучсан харин одоо маш тайван бол автагаа болцсон. Аавын талаарх бодлыг сонслоо. Тэгээд миний бодолч өөрчлөгдлөө. Миний бодож байсан бүхэн нь буруу байсан юм байна. Тийм. Ямар ч гэсэн уулзсанд харамсаад тах зүйл юм гэхээр алга. Харин жилөө баяртай. Уулзааг байсан бол илүү харамссан баха. Миний бодлыг тэр чигээрээ өөрчлөгдөхгүй. Ямар ч огтгоо уулзаад нэг дотор байсан нэг бол чолоог л аваад шиг л байна. Одоо нэг ямар ч нэг гараад яхад маа охин дээр очоод
За миний охин тийм шүгэж одоо нэг дарыг нараа танихараасан. Яа дэчиндаа энэс ерөө ороод айдас сургалтанд гинцэн хөгшмөр юу сургах би цуг дагаад очив. Тэгээд таашраад. Та энэ захиага таньж гэнэ үү? Муу биш. Миний 3 жил хадгалаад хөөцөлтөөд. за. За. Аахан хата. Аахан би ч юм биш. Би ингэж үтчихсэн. За одоо ингэж би одоо охинтойгоо уулзсан ингэж 20 хэдэн жил ингэж бодож явсан үйлдэл танаа телевизэд хандсан миний хүсэлтийг хүлээн авч охинтой минь уулзаж миний дотор байсан өөр чадварыг талын чигт авдаг шүү та гүн тадрах гэдэг баярлал тадрах. Миний охиндоо хэлгээд аав нь бол залуу хүн шиг л галаад явж байгаа охин дээр очихлаа. Миний охин аавыг би ч бараг охиныхаа бодож байгаа бодлож таажсан. Намайг өсгөөгүй гэж миний аав муу ч юм уу биш ч юм уу гэж бодож байгаа байх гэж бодсон. Тэгээд ямар ч миний охин ирэхгүй гэж хэлэхгүй. Ирэх нь ирнэ. Харин хань нь бол ирэхгүй гэж бодож байгаа гэдэг. Тэгэхээр миний охин хөрөөд ирлээ. Охинтойгоо одоо аав нь ямар шин охиноо дүүдлээ бодож байгаа одоо нэг гартаа нэг тайван утсаар л тавьчихлаа. Миний охин тэгээд сайн найсагаа аав дугаа сэтгэл зовлтгүй. Тэгээд сайхан гараад аав нь тэгээд утсаар ярьж шүү дээ. Ээжээр нь шууд яваад. Ямар ч байсан аавыг гарахаар ээж маань илүү амар тайван байх хаа. Ээжтэй санаа зовхомгүй ядаж тий араас нь тий ээж минь яах бол яаж байгаа бол ганцаараа юу хийж байгаа бол гэж бодохгүй. Ямар ч гэсэн санаа амрал боллоо. Бүтэн ээжтэйгээ аавтайгаа тий ямар ч гэсэн ээж аавтайгаа ааваа гэж дуудах хүнгүй байсан бол одоо ааваа гэд хангалттай дуудах хугацаатай ч боллоо тий. Миний хоёр хүү ч гэсэн өвөөтэй боллоо тий. Гарч байгаа юм болно. Надад ч та. Мөн ахыг ч болоод авал тэгэл очроо шүү. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үнэн тосны үйлдвэрлэгч Бөөж Гурил. Мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид Дархан уулын аймгаас нэвтрүүлгээ бэлтгэн үзэгч та бүхэндээ хүргэлээ. 28 жил уулзаагүй аав охин хоёрыг уулзуулж яг тэр торгон агшныг үзэгч та бүхэнтэйгээ хамтдаа хуваалцлаа. Хүний хүсэл мөрөөдөл гэдэг хязгааргүй хүсэл мөрөөдөл нь биелнэ гэдэг үнэхэрийн сайхан. Мөрөөдөл биелэг нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр хүмүүнлэгийн ажлыг дэмжигч Өгөөж Гурил компани хамт олон ажиллаж байгаа. Мөн нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Монгол Мед нэгдсэн эмнэлэг ажиллаж байна. Намаг байгаа гэдгийг мартсан. Өөрийн төлсөө өөр гэдэг чинь эцэг хүний зүгээс гардгүй бил. Нэр уулзаад үзвэл яах вэ? Хайтцгийн гар үзэж байгаа бол яаж байгаа бол Хүмүүс ааваалда шаналдаг эсвэл би аавтайгаа яаж уулзах вэ гэд тийм догтлож хүлээсэн тий. Ингэж 27 жил 20 жил үнэхээр Эх 7 хоногт хийнийг нэг хүсэл мөрөөдөл биелэх баяр тагшинд эргээд уулзъя үзэгчтэй. Баяр та.